Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн тогтоол хүчингүй болсон тооцох тухай Улсын хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг Улсын хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ. Дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус байнгын хороо 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 3 дахь хэсэг заасны дагуу тогтоол хүчингүй болсон тооцох тухай Улсын хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ тогтоол хүчингүй болсон тооцох тухай Улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.